Тэгэхээр өнөөдөр Улсын хурлын сонгуулийн 2024 оны Улсын хурлын сонгуульд Баянгол дүүрэг буюу Спер тойрогт нэр дэвшиж байгаа зол жаргал инженер, эдийн засагч их тоо, эдийн засагч золгоотын баялаг хүн намын дараа Улсын хурлын гишүүн Горч хамтран иргэцтэйгээ ийхүү уулзалтаа эхэлж байна. Та бүхнийг цаг заваа гарган ирсэнд маш их баярлж байна. Мөрийн бүсгэрнээс ихсүүлээд сонирхож байгаа асуултандаа хариулт амуу хэмээн та бүхнийг уриалж байна. За эргээд нээлтийн үгүйсгэлтүүгээд Улсын хурлын гишүүн хүн намын дараа Горч таныг уриалж байна. За, баярлалаа. За, дөрөв хүүхдийн аав цагаан болсон гэж та бүгд нэрж байна. Цагаан болсон уу? Ямар цагийн? Өөрчлөлтөө. Тэгвэл юу өөрчлөх вэ? Ямар цаг болсон бэ гэдгийг ялгаж ирсэн юм аа. Тэгээд дээрээс нь энэ хүмүүс яг ингэж ард зогсож байгаа хүмүүс маань хамтдаа багаараа өөрчлөх вэ? Юу юм бэ гэж. Маш тодорхой энэ нийгмийг өөрчлөх вэ? Маш тодорхой энэ авилга хулгайг өөрчлөх вэ? Маш тодорхой эдийн засгийн реформ хийх гэдэг юм аа. За тэгэхээр тэрүүгээр явж байгаа хүмүүс наашаага ирээд анхаараараа. Тэгээд бизнес хийж байгаа хүмүүс нь сайхан сонсоороо. Аль болох цаан байхыг болдог юу вэ гэхээр өнөөдрийн энэ сонгуул хүүхэн ашиглалттай сонгуул яагаад вэ гэхээр энэ сонгуул үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсний дараа болж байгаа. Монгол улс ачсан улс байх юм уу? Авторитар улс байх юм уу? Нэг намын дарангуулалт байх юм уу? Нэг хүний дарангуулалт байх юм уу? Эсвэл нийтээрээ шийдвэр гаргадаг байх юм уу гэдэг ийм үзүүлэлтээр ирснээр онцлог юм байна. Тэгээд хүн намын хувьд өнөөдөр ачсан улс байя. Эрх чөлөөтэй улс бай. Залуучуудын улс юм бол залуучуудаа боломж олгосон ийм улс бай. Хөгжилтэй улс байя гэж хүсэж байгаа. Энэ нийгмийг өөрчлөхийн тулд тийм салбар болгоны мэргэжлүүд нь ажиллаа хийя гэж байгаа. Гоё ярьдаг биш. Сал авахын тулд популизм хийдэг биш. Уянгалдаг биш. Гоё сайхан сэтгэл ярьдаг биш. Харин эсвэргээрээ ажиллаа хийдэг, ачаагаа үүрдэг энэ мэргэжлүүд нь төрлөөгөө очиж ажиллаа хийя гэж байгаа. Юуны төлөө? Энэ тоглож байгаа хүүхдүүдийн төлөө юм аа. Цаашаа тийм бизнес хийж байгаа залуучуудын төлөө юм байна. Бизнесээ дэмжсэн зах зээлийн эдийн засагт хөгжилтэй улс байх юм уу? Аль эсвэл дарга төвтэй, төр төвтэй хойд солонгос шиг юм уус байх юм уу гэдэг юм хоёр сонголтын дунд ирчээд байгаа юм аа. За, одоо би нэг хоёрхан зүйл ярьчаад хүмүүсээ танилцуулъя. Улсын хурлын сонгуулиар 2020 онд хүн намаас нэг судалтай болсон байдаг. Тэгээд дорцон гишүүнээ та юу хийсэн бэ гэдэг маш олон асуултууд байдаг. Үүнд би хоёр зүйл ярьдаг. Нэг нь юу гэхээр тогтолцооны өөрчлөлт хийсэн юм аа. 30 жилийн хугацаанд бие биендээ дэгээ тавиад байсан энэ тогтолцооны өөрчлөлтийг эвлүүлж өгсөн. Манлайсын 330 сумлууга энэ залуучуудтайгаа очиж байгаад иргэдтэй танилцуулж байгаад өөрчилсөн юм аа. Юу өөрчилсөн? Энэ системийг өөрчилсөн. Ачсан улс байхын тулд парламентын арчлыг бичүүлэх ёстой юм байна. Үгүй бол Монгол улсад олон нам биш, хоёр нам биш, нэг нам болчиход байна. Цаашаага нэг хүн засаглах юм байна. Нам байхгүй болох юм байна. Тэгвэл хэн засаглах вэ гэхлээр нэг хүчтэй, мундаг, ил зоригтой хүн засаглах юм байна. Тэгвэл манай хоёр хүч чинь хоёулаа хоёр хаантаа штэ. Хятадын түүхэнд байгаагүй хамгийн хүчтэй хаан боо Шижипин гэдэг олон улсын судлаач бүгдээрээ баталцсан. Энэ хүн дахиад 10 жил засаглах юм байна. Оросын түүхэнд байгаагүй хамгийн хүчтэй хаан бол Путин байна. Дай хийгээд явж штэ. Энэ хүн залуу юм байна. Спортоор хичээлтэй юм байна. Дахиад 10-аас 15 жил засаглах юм байна. Тэгвэл Монгол улсын нэг хүн засаглах нь зүг үү үгүй юу? Ийм л хариулт байна. Монгол улс цаашаага тусаар улс байж чадах юм уу? Монгол улс эрчим хүчээр хамаарах улс байж чадах уу? Хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх байж чадах уу? Монгол улсын иргэд үгээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байх юм уу? Ачаалсан эрх чөлөөтэй улс байж чадах юм уу гэдэг энэ сонголтыг хүн нам ачсан улсынхаа талд байна гэдээ үндсэн хууль өөрчлөлт хийсэн юм аа. Энийг
Тухайлбал хийхэд хүн намын залуучууд энэ сууж байгаа үүр цайх гэдэг Баянголын бас иргэн өгөн дэвшижсэн энэ хууль залуу бас маш том үүрэг үүсгэсэн байдаг. Ингээд нэг суудлын үр дүн гарсан. Хоёр дахь нь Монголын түүхэнд маш олон авилгын хэрэг сүүлийн 4 жил ил болсон. Яагаад ил болсон юм? Юу юм? Жишээ Хөгжлийн банкны хулгай хамгийн анх сонсгол хийсэн байдаг. Хөгжлийн банкны хулгай 2 их найдагт хүмүүс хайгаад байсан. Ямар учиртай юм бэ гэдэг. Монголчуудын нүдэн дээр үргэлжлүүлээ ярьж байгаа. Сонсгол хийж үзүүлсэн юм байна. Сонсголын үр дүн юу болсон бэ гэхээр маш олон Егорын гишүүд, засгийн газрын гишүүд, дөрвөөсөө тарьсан хүмүүс нь бүгдээрээ ядагдчихад татсан. Маш том бизнесүүд бас ядагдчихад татсан. Ингээд Монголын тусад анх удаага анх хүмүүс ингээд шүүхөө очсон байдаг. Асуудал нь ярьсан байдаг. Энэ бол маш том сонсгол болсон. Асар нэг удаа. Дон зүгээр юм байна. Болсон байхад 2 их найт өөрийн өрөөс 1.5 их найт зарагдсан байдаг. Монголоос кросс дефолт гэж ярьдаг. Хөгжлийн банкны өрөөс хүч чадахгүй бол Монголоос апортоо зарцуулах гэсэн юм. Монголоос апортоо зарцуулах юм бол өөртөө Монголын бүх байрууд зарцуулах гэсэн юм. Багтхан. Хамгийн сүүлд апортоо зарцуулах гэрээс үсгээд очоод задаа дэйтэй ингээд бүгөө ингээд наатаа уушуулаад зураг авчихсан юм байна. Энэ бол апортоо маш тодорхой жишээ юм. Яг энэ нийслэлээс хамгаалсан зүйл бол Хөгжлийн банкны сонсгол байсан юм. За хоёрдугаар. Хоёрдугаар юу гэсэн бэ гэхээр нөөцний хулгай байдаг. Монголын төвхөнд 40 их найзын хэмжээтэй ийм том хулгай өмнө гарч байгаагүй. Гэхдээ бүр ил болж байгаагүй юм. Энийг парламентын төвшин ил болгоод дээрээс нь офтек дээрийг нь ил болгох шахсан манай хүн нам юм. Өөртөө 12 сар маш хүртэн байхад иргэд нэмээд толгойд үүргэсэн. Тэгээд нийтээрээ ит одоор нөөцний хулгай асуудал ярьсан байдаг. Ил болсны маргааш нь ерөнхийлөгчөөс хүмүүсээ ахуулаад их хурлын гишүүд, бизнес эрхлэгчид, захиалагч нь бүгдээрээ гадагшаа зугаасан байдаг. Энэ бол өнгөрсөн парламентын төв үр дүнд нь юу болсон бэ? Үр дүнд нь болохоор нүүрс хэмтэн зардал болсон. Нүүрс амны үнээр биш цаанаага зах зээлийн үнээр зарагддаг болсон юм байна. Одоо зах зээлийн үнэ 3-4 дахин өндөр үнээр зарчим гэсэн үг юм. Ингээд Монгол улсын эдийн засгийн жагаас сэргсэн ахмадын тэтгэвэр иргэдийн цалин бол нэмсэн бас ийм үр дагавартай юм байна. Үүгээр юу гэж байна гэхээр ямар ч байсан хүн нам нэг суудалтай босны үр дүнд улсын хурлд нөлөөлөлтөй босны үр дүнд улаанууд ингээд арилгуулдаг ийм болсон. Тэгэхгүй. Арилгуулах болоод одод үзэх ийм улсын хүчин улсын хурлд орж ирээд ганц татчих юм. Энэ үр дүн шүү. За микрофон өгч. За урдны болсон байсан завчаад байгаа гэдэг. Яг гол олон автобусыг ороод ирсэн, хадгалаад ирсэн. Тэсээ яасан? Тэр нь хуучин байсан. Хуучин үчиндээ зүгээр ингээ үүдрээ агаар биш зүгээр гар агаар ингээ сайхан эвлүүлээд авчираад авчихсан. Нөгөө автобусны улаан. Монголчууд өглөө өдөр гадаа дараа дөрөө такси олохгүй оолжтой зогсож байхад хэд зүгээр монголчуудын зовлон дээр улаан илчсэн. Дараагийн дахиад энэ хүн намын нийслэлийн бүлгийн хил болгосон юм а. Одоо юу ихтэй байна гэхээр 30 жилийн түүхэнд албан хулгайг холбогдож үзээгүй бэлтгэн залуучуудын төлөөлөл улсын хурлд нийслэлд орж ирснээр энэ өшгийг нэгээд яагаад хууль зөрч. ясыг нь уустараа уулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл юм хулгай байдаг юм байна гэдгийг эрдэнэ ойлгож байна. Асуудал нь юу вэ гэхээр хариуцлага авсан уу? Хуулийн хариуцлага авсан уу? Хотын дарга ажил өгсөн, хариуцсан сайд ажил өгсөн. Тэгвэл одоо хуулийн хариуцлага юм бэ гэдгийг асуудал байна. Олсон бол олсгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар багаараа улсын хурлд 126 гишүүний хүмүүсийн дотор маш олон
Хуулчид ороод ил дэвшиж байгаа шалтгаан энэ юм аа. Хуулийн хамаа ажиллахгүй байна. Шүүхийн процессээр очоод хэр гацаатай, удаатай, бүгдээрээ цагаатаатай. Тэгвэл энийг хариуцлага тооцох системийг хүн ам хийя. Хэн нэгэн даргаас хамааралтай биш, хэн нэгэн их мэдтэй бизнесмэнээс хамааралтай биш. Маш хурдан хариуцлага тооцдог хараалт юм хуулийн шүүхийн системийг хүн ам хийя гэж. Ганцаараа ганц хоногтой орч хандаад хийж чадахгүй юм шиг байна. Харин энийг олоолаа орж байгаа гэж хэвчээ юм. Эндээс ажиллаа эхлэх гээд байна. За тэгэхээр улсын хооронд ийм хоёр ажил хийлээ. Цаашаа хамгийн чухал ажил бол эдийн засгийн реформ юм аа. Цус реформ хийх гээд байна. Тэр маш энгээр хэлгээд Монголд сайн амьд чадах юм бол гадаадд авдаг цалингаа, солонгост авдаг цалингаа энд авч чадах юм уу? Асар ихнээрээ бид нар гадаашаа явдаг, амардаг зугаадаг байж чадах юм уу? Энэ эдийн засгийн бүгдийг өөрчилж чадах юм уу гэдэг маш том асуулт ингэ байгаа. Тэгвэл тэрийг бид чаднаа. Тэрийг хийцгээ. Хийхдээ багаараа орж хийнэ гэсэн ийм агуулгаар бид нар нэг дэвшилтэй хийж байгаамаа. Ийм болохоор бид нар өнөөдөр та бүхний өмнө зогсож байгаа. Юу их гэдэг вэ? Юу их гэдэг вэ? Цанхааны станц барих байгаа. Цанхааны станц барих байгаа. Үүдэр барих байгаа. Энийг хамгийн сайн хийдэг нь хэвээ гэхээр манай зооч хараад ирсэн юм байна. Өөрөө баялаг үүдэр хийж ирсэн. Монголын бэлтгэл хараад ус бие даасан тэр системийг хийхэд байгаа хүн бол манай зооч хараад инженер юм. Австрал, Япон, Оросд сурсан, боловсрсон, энэ чиглэлээр ажилласан Монгол инженер гэдэг энэ хөтөлбөрийг санааш Монгол залуучуудад инженерийн мэдлэг өгөхөөр хичээгээд явдаг. Цаашаа бодлогын төвшөнд улсын хууралд ороод цахилгаан эсцэг үсгэх гээд байгаа. Үйлдвэрүүд барих гээд байгаа. Экспорт хийх гээд байгаа. Үйлдвэр ажлын байрыг яаж Монгол хийх гээд байгаа. Бодлогыг яаж хийх юм бэ гэдэг том тодорхой мөрийн хөтөлбөртэй түүнийг хэрэгжүүлэх ийм ажлын туршлагатай ийм инженер хүн байна. За баян монголчуудаа манай инженерийг хүлээж аваад ажил хийх өгөөрэй. За дараагийн Одны машиныг явуулах боломж байна. эдийн засгийн өсгөө залуучууд цалингаа өсгөх гэх юм бол энэ эдийн засгчдын ажил байдаг юм аа. Хаалгаа хийлгэхдээ ихэд өвчтөнд эдийн засгч хаалгаа хийдэггүй. Өвчтөнд эмчгүй хаалгаа хийдэг. Тэгэж яг тэртэй эдийн засгийн бодлого гэдэг бол эдийн засгч хийдэг баггүй. Тэгвэл ямар бодлого юм бэ гэхээр өнөөдөр экспортыг өсгөх гээд байгаа. Гаднаас доллар орж ирэх хичээгээд байгаа. Тэр ажлыг чинь ямар хүн хийх вэ гэхээр нарийн иргэшний эдийн засгчид хийх юм аа. Үүгээр Монголын ноолуурыг, сүзмэл эдлийг, оосон бүтээгдэхүүнийг гадагшаа яаж авах юм бэ? Дэмүү өвчнөөс үчийг яаж бий болгох вэ? Шаастар буюу бүсгүүдийн эдийн засгийг яаж инфляцид оруулах, зах зээлийг яаж үүсгэх, цаашаа бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх вэ? Энэ бүгдийг чинь суултаа, шийдэлт, эрдэнэ ажлыг хийсэн доктор Илбол юм байна. За, Тэрээс хүн амаас эдийн засгийн хэлгээж байгаа юм. Энэ үг юу вэ гэхээр Монгол улсын эдийн засгийн өсөлтөд байгаа, бэлтгэж байгаа. Гурван сум байдаг. Нэг нь болохоор экспорт, нөгөөх нь гадны хөрөнгө оруулалт. Гурав нь болохоор гаднаас их усыг татах зээлээ, бонгор. Тэгвэл экспортыг нэмэх, үйлдвэрлэлийг бий болгох мөн. Цаашаа доллар оруулж ирээд залуучуудын цалин өсгөх, цаашаа бизнесийг дэмжих, цаашаа ахмадын бэлтгэлийг нэмэх мөн. Энэ бүх боломж чинь эдийн засгийн онцлог хийгддэг. Энийг хамгийн сайн мэддэг хийх боломжтой хэрэглэгдсэн бол манай Илбол доктор байна. Тэгэхээр нэг эдийн засгийн уулзах. Урах. Орхон өнөөдөр Монгол улсын эдийн засгийн бүтц байгаа. Монгол улсын бүсгүй эдийн засгийн маань 40% байна.
Дөрөвчийн компаниуд болохоор 20 байна. Нийтдээ 60. Сүүтрийн эдийн засаг болохоор 20. Ингээд нийлээд Монгол улсын төрийн эдийн засгт оролцож байгаа оролцоо 80. Цаашаа 20% гэх юм бол энэ 1990 оны өмнө Монголын эдийн засаг юм байна. Төлөвсөн төлөвлөлт эдийн засаг. Ингээнээр хэлбэл өнөөдрийн хойд солонгос юм аа. Бид нар зах зээлийнхаа эдийн засгаар явах гэдэг юм уу? Аль эсвэл ухраад өсгөл эдийн засгаараа явах гэдэг юм уу? Энэ сонголт байна. Хүн амын мөрөө хөтөлбөрийн үндсэн зорилго бол бизнесүүдээ дэмжиж, төрийг жижиглэх, татварын орчныг хурдан болгох, буулгах, гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх, дотоодынхаа бизнесүүдийг санхүүжүүлэх. Энийг зөв зарчмаар нь явуулъя. Өөрөөр хэлэх юм бол бизнесүүдийг яаж дэмжих, хөрөнгө оруулалтыг яаж дэмжих, ажлын байрыг яаж бий болгох. Энэ бүх чиглэлээр мэргэсэн, сурсан хүн бол манай холбоот, эдийн засагч, бизнес эрхлэгч, Монгол улсын хурдан ажлын байрны дэд чиглэлээр олон жил зөвлөсөн ихтэй санаа. Тэгэхээр өнөөдөр нэг инженерийг авчирчээ. Нэг докторыг аваад ирлээ. За энэ хүн бол экспортыг хийх юм байна. За дотоодд байдаг бизнесүүдийг яаж хэлэх юм бэ гэдэг энэ мэргэжлийг бид нар бас та бүхэнд танилцуулж байна. Үүгээр хүн ам өнөөдөр Баянгор дүүрэлд мөн Монгол улсад шийдвэр гаргах нарыг мэргэжлүүдийг авчирснараа өнөөдөр та бүхэн төлөөлөл бол эрүүл байх юм байна. Эдийн засаг яддаг юм байна. Ажил хийх юм байна. Инженерүүд юм байна. Бүтээн байгуулалт хийдэг энэ 4 жилийн бүтээн байгуулалт эдийн засгийг өгсөн энэ ажлыг хийх юм ачаа үүрэг сонголтыг та бүхэнд өгж байгаагаар онцлог юм аа. Баянгор дүүрнээс гарсан улсын хурлын гишүүд бодлого ярьдаг. Бүтээн байгуулалт хийдэг. Дээрээс нь Монгол улсын хөгжид маш том даяар авсан ийм хүмүүс байгаасаа гэж хүсэж байгаа. Энэ агуулгаараа хүн намын даргын хувьд дахиад дөрөв хүүхдийн аав, жирийн Монгол эрүүл мэндийн хувьд өөр хүүхдээ сайхан амьдрал, сайхан нийгмийг өгөө гэж хүсэж байгаа. Энэ бас 40 насны эдгээр насны төлөөсийн хувьд өнөөдөр та бүхэнд хүсэж байгаа зүйл нь одоо өөрсдөө цагаан болсон. Энэ ядуурыг, энэ ажилтнуудыг, энэ хэрэглийг, энэ хуваадлыг, энэ ирээдүйдээ итгэжгүй байгаа энэ залуучуудын ирээдүйд одоо бүгдээр өөрсдөө цагаан болсон байна. Ийм болохоор бид нар хамтдаа өөрчлөж чадна. Өөрчлөх болно. Тэгэхээр одоо сайн болсоо баярлалаа. Байцаана. Одоо манай дорчхан гишүүн та бүхэнд нэгэн сайхан оншил танилцуулгыг хийгээд 3 нэр дэвшигчдээс танилцуулчлаа. Тэгээ манай 3 нэр дэвшигчдээс товчгоо өөрсдийнхөө яагаад энэ хурц дэвшиж байгаа, юу гэж зорж байгаа та бүхэнд ярих баг. Тэгээ дараа та бүхэн сонирхсан асуулт асууж болно шүү. Зүүн цагт та бүхэн ийшээ сууж болно шүү. За жод жод инженер гойрын. За институт эдийн засагч Бойсын багш. За бүгдээрэнд нь орой мэндийг хүрсэн эзэн та болгосон дээр баярлалаа. Өнөөдөр Баянгор дүүрэг хамаат төлөөд зам жаргал хийснээр босоод эдийн засгийн бороо хийж байгаа. Тэгэхээр энэ бид бүрийн ингээд хөгжил ярьж байгаа шийдвэрүүд нь өөр боловч яг энэ нийтээрээ ингээд нийт хүмүүстээ байгуулсан төлөө, бүтээх их чөлөөний төлөө, ард түмний амьдрал сайхны төлөө явж байгаа гэж боддог. Тэгэхээр өнөөдөр бидний өөрсдөө хүсэж байгаа үйл ажиллагаа нүүд одоо бидний үеийг өөрчлөх хэрэггүй гэж магадгүй. Гэхдээ манай дараагийн хойд үеүүдэд залуучуудад өөр хүмүүстэд илүү сайхан маргаашийг авчрах гэдэг мөн илүү боломжтой болгох гэдэгт бид итгэсээр байлаа. Тийм болохоор 24 оны хурлын сонгуульд бидний шийдвэр гаргах хамгийн чухал зохицуул мөн яагаад гэхээр бид энэ шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа тохиолдолд бидний хөгжил 4 жилээр ухсаар байгаа. Өнөөдөр эдийн засгийн тоог харах юм бол бид 92 он байсан яг тэр эдийн засгийнхаа хөгжлийн тэр момент дээр тэр мөчтөр 30 жил ирсэн байгаа.
эдийн засаг ярьж байгаа тоонууд нь томроод саяыг ярьдаг байсан бол тэр бумыг ярьдаг байсан бол их найдыг ярьж байгаа боловч амьдрал дээр байгаа өөрчлөлт бидний амьдралаар байгаа өөрчлөлт энэ юусоо гарахгүй байгаамаа. Салбаруудын бүтэц яг адилхан тэрээр байж байгаа. Боловсролын үйлдвэр 90 онд 10% байсан бол 2024 онд 10% хэвээрэл байгаа. Энэ тохиолдолд ажилтнуудгүйгээр үйлчлэгийг бүгдсэн уус энэ дэлхийдээ байдгүй маа. Тэгэхээр ард түмнийг ядуу байлгадаг, ард түмнийг үгээрээ байлгадаг энэ их барьж байгаа намайг биегаад аспарын байдлыг үүсгэдэг гэж боддгоо. Яагаад гэвэл Монгол улс хөгжих баялаг байна, хөгжих боломжтой байна. Ийм цөөхөн хүн амтай улсын 40%-ийг ядуурлын төвшнгөөс доогуур амьдруулна гэдэг бол их барьж байгаа нам энэ сонгуульд амлалт хийхээс ичиг хэрэгтэй. Яагаад гэвэл энэ тоо 4 жилийн дараагийн 30% биш 2 хүний нэг амжилтны түвшээс доогуур орно. Тэгэхээр хүний амьдрал бидний хүсдэггүй ахын юу хүсэлээ ажлын байр хүсэлээ өндөр цалин хүсэлээ өөр бид бүтэц хүсэж байгаа энэ хүмүүс их мэд хүсээгүй энэ хүмүүс арга болох хүсээгүй хүмүүс байгаа. Тийм болохоор бүтэц өвчлөлөөс үр хөвгүүдийнхаа төлөө бид хариуцлагатайгаар хэлэх хөвгтэйгээд энэ хэлхээ жилиг өнгөрөөхийн тулд оролцохоос аргагүй байгаа. Тийм болохоор шингээд эсвэл бид нар туршлагагүйгээд эсвэл бид нар мөнгөгүйгээд энэ том мөнгөний машиныг хараас сууж авах нь бодоод бидний яг энэ 80-аад оны залуучуудын гадаад оны залуучуудын энэ үеийг бас өнгөрөх гээд байгаамаа. Тийм болохоор та бүхний санал, та бүхний оролцоо бидний хүч юм аа. Тийм учраас өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо оролцоогоо зүйлээр бидний төлөө санаа өгөөсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Манай золбууд байгаа төмөр ухны золбууд эдийн засагч хэмжлэгнэсэн дахиж сануулъя. За. Цагаан голчуудаа энэ сайхан өдрийг мэндийг хүргэе. Монголын үндэсний худалдаа ажлын танхимгч бизнес эрхлэлтийн дэмжин урамшуулдаг, их ашигын өгөөлөнд хамгаалдаг, тэтгэн дүүчдэг байгууллагт ажлын анхныхаа гарааг эхэлж явсан хүний хувьд за мөн энэ Баянгол дүүрэгтээ Баянгол дүүргийн засаг даргын тамирын газартай бизнес зөвлөлийг хамтран байгуулж явсан хүний хувьд за мөн East хотын Улаанбаатар хотын Унгаан иргэн за мөн Баянгол дүүрэгт 16 жил сүүлийн 16 жил ингээ амьдарч байгаа хүний хувьд энэ дүүрэгтээ хүн намаасаа итгэл томилолт аваад ингээд үрдөөд ирсэн байна. За түрүү би дурдсан үндэсний худалдаа ажлын танхимгчийн бизнесийн байгууллага маань Баянгол дүүрэгтээ маш уялдаа холбоотой бизнес эрхлэлтийг дэмжиж хамтран ажилладаг байсан байгууллага. Энэ байгууллагын Баянгол дүүргийн бизнес эрхлэлтийн зөвлөлийг тулгойж бизнес эрхлэлтэй хамтран ажиллаж явсан гэдгийг дэмжиж явсан. За Баянгол дүүрэг бол тухайн цаг үедээ хүн өнөөдөр ч гэсэн Монгол улсын эдийн засаг замун нийслэлийн хувьд бол бизнес эрхлэлээр хамгийн өндөр тоог бизнес маш олон бизнес эрхлэл Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байдаг. За мөн энэ дөрөв нийслэл хотод бас Улаанбаатар хотод эдийн засгийн хувьд маш өндөр өгөөж өгдөг, ажлын байрыг бий болгодог. Цусан хангамжийн хийж өгдөг ийм дүүрэг. Тэгэхээр энэ дүүрэгт бол бизнес эрхлэлийн их ашгийг хамгаалах чиглэлээр замун төдий дэмжиж урамшуулах чиглэлээр улсын хурлд тодорхой бизнесийн орчныг хамгаалсан хууль дөрвөн журмуудын боловсролд орцсноо. За мөн тухайн үед ч гэсэн энэ хэмжээний туршлага бодлогын улсын газартай хамтарсан, улсын хурлтай хамтарсан гэдэг нь нийслэлийн төлөвлөсний байгууллагатай хамтарч хийж явсны үед тодорхой хэмжээний туршлага өнөө бүрдүүлж ирсэн гэж үздэг. За мөн түүнчлэн боловсролын чиглэлээр, цогны боловсролыг хангах чиглэлээр, бүтээнчийн үйлдвэрлэлийн бүтээнчийг нэмэгдүүлэх чиглэлээр бас компани очиход нэмжүүр төрийн хүч байгууллагууд бас өөрийн зөвлөлтөд үзүүлж явсан. За энэ маань өөрөө дэмжин чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Хамаг үнийгээс хөрөнгөний дэвшил бүтээнчийн бүтээнчийг сайжруулах чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж явсан. За энэ өөрөө бас цаашлбал төрийн өмчийн эрдэнэ зүйлүүд за мөн багнуур хуцаад компани
мэтлэн энэ үйлдвэрүүдийн бүтээнжийг сайжруулах чиглэлээр их хүчтэй үзүүлж явсан. Өнөөдөр бизнес болоод эдийн засаг болоод Монгол улсын хамгийн чухал бусад салбаруудаа төлөвлөдөг хамгийн үндсэн салбар гэж харж байна. Тэгэхээр энэ бизнесийг дэмжих үйл ажиллагаагаа улсын хурлд бодлого болгон гаргана гэдэгтээ итгэж байна. За тэгээд та бүхнийг бас хүн намаас Баянгол дүүрт илгээсэн инженер замун эдийн засагч инженер зод жаргал эдийн засагч нэгтлүүд за та бид роботик бид гурыг дэмжиж сандаа өгөөрэй гэж хүсэж байна. Та бүхэндээ баярлалаа. За манай зод жаргалыг Баянгол дүүрийнхаа маань сайн үзэж байгаа 2020 оны улсын хурлын сонгуульд нэг бишжсэн инженер сая дорчхад гишүүн маш сайн танилцуулсан. Тэгээд за сайхан өрөө байна. Бүгдийн гоё хугацааны болсон баяртай. Ийшээ өргөөгийн хугацаанд 17 дугаар сургууль байсан. Энэ хугацааны хугацаар менежер жоохон багт картын барааны үед бид одоо тэр хийж байгаа маруучныг аваад амлал зардаг гэсэн. 2 цаг хүнээр хөрцөөний дэлгүүрийг хийснээр надийн бодож. Тэгээд манайхан бүгдээрээ ярьлаа. Ажил хийж байгаа хүн одоо орж байгаа хүн гар дээрээ идүүр хүртээгээд татвар баг өгмөр. Монгол угаасаа хүнтэй. Бид нар энэ ажил үйлдвэрийн салбар дэд үстээр хөтөн байгууллагын дээр ажиллаж байхад одоо улсын дунджаар нэг бүтээгдэхүүнд ногд тээвэр логистикийн зам 13% байна. Монгол 26%. Монгол хийж байгаа бүх тоног төхөөрөмж, бүх металл, эдэн бүгдээр үнэтэй. Тусгай материалууд бүгд үнэтэй. Тийм учраас хүн намын татваруудыг нуух бууруулах тухай яриад байгаа. Төрдөгөө татвар авах хэд төрдрүүлээд тэр энэ даргалаар энд яхаа мэдээж хуваарьтай биш. Өөр ажиллаж байгаа хүн кармандаа хүртээ яа. Кармандаа хүртээ. Түрэн цомхон бай. Цомхон төр хүчтэй байна. Ажихгүйд ордоггүй, үйлдвэрийн шат зэрэгдэхгүй, үйлдвэрийн дарга энэ хариуц шатсан дээр ажихгүй бүгдийг хариуцсан шүү. Тийм юм хийдэггүй төр хэдэн хүчтэй байна. Хуулиас сайхуулна. Намаас үл хамаарсан хуулийн тогтцоотой бай. Энийг ингээд ерөнхий утгаараа бид нар хүсэж байгаа. Манай 3 дугаар ороод энэ байдлыг та бүхэн мэдчих. Ийм ногоон ямар гоё байлаа. Одоо ингээд маш их чигцэн. Гэтэ аз бол сүүлийн жилд арай багасж байгаа. Бид байгаад тэ бас. Бид нар энэ ятгахны эдгэрсэн улаан бүс дотор шинээр барилга барихыг хуулиар хоригдно гэж зөндөө гэж явсан. Улсын хурлын гишүүнтэй болсон. Дооцоо гишүүнээр тэрийг оруулаад нийслэлийн хэвцүү байдлын тухай хууль тусгаж чадсан. Аймаг өөрчлөлтүүдийг бид нар хийсэн. Тэгвэл хоол тогтцооны өөрчлөлтөөс гадна бидний ахуй өөрчлөлтүүдийг суурь өөрчлөлтүүдийг хийчихсэн. Ингээд одоо яг бид нар игууртад нэвдүүлсэн. За миний хувьд одоо яах вэ? Одоомын дадлаг яах вэ? Энийг яах ингэ хүмүүс ярьдаг та. Нөгөө дүүргийн захиргаа тэгээд дүүргийн засаг таагийн хэмжээний ажлууд энэ хариуц хүмүүс бий. Гэхдээ эднийг суурьаар нь зөв хийх тогтолцоог бид нар оруулах гэдэг ш. Тийм хуулийн өөрчлөлтүүдийг гишүүнтэй болсон учраас тэгээд би ярьжсэн ч гэсэн өөр гишүүн болооч гэсэн манай хүн авч ороод манай нийслэл дугаар төлөөлөлтөөр яваад энэ ажлуудыг хийгээд байгаа. Энэ сайхан уучлалын угсралуудыг дулаах ажлыг төрийн шийдвэр гаргахгүй байхад эрсдлүүд шийдлийг боловсруулаад олон улсаас мөнгө оруулж ирээд хийгээд байгаа. Одоо энэ шийдлүүдийг шийдвэр болгомоор шийдвэр болгохын тулд эрсдлүүд улс төрд орж байгаа шүү. Тэгээд та бүхэн маань хараач материалуудаа сайн танилцаараа. Хүчийг сайн өнгөрөөлөө баярлалаа.